Өнөөдрийн бүтээлээр бид нар шидэтний хар малгай таягтай хийх юм байгаа. За тэгээд таягаа ямар өнгөөр хийх вөхөр юм номин ногоо өнгөөр хийн. За ийм сайхан номин ногоо өнгөөрөө таягаа хийгээд за тэгээд таяган дээрээ цэнхэр өнгөөр одоо бас бид нар хийх юм байгаа юм. За тэгээд таягныхаа голыг бол энэ өрөөсөн талын авсан чих ухагчаа одоо таягныхаа голыг наач үтэнзээр бид нар малгайгаа гоёход ашиглана. За энэ шигтгэн аамал тийм ээ ийм шигтгээнүүд байвал бид нар таягаа гоёх гэж байгаа. За хар өнгө бол бидний малгайны өнгө. За ингээд тавраа сайхан бүгдөө нийцүүлээд алгандаа сайхан нухаж яагаад хавтгайлж дараад за тэгээд бөөрөнхий зүйлээр илтэн. Тэгэхээр багшийн гар дээр бол байгаа зүйл бол цав байгаа учраас цавгаараа сайхан илтээд жигд сайхан хавтгайлчих юм байгаа юм. За тэр хитрхийн нэмгэн байвал бас болохгүй бас хийт зузаан байвал болохгүй учраас та нар маань мэдрэмжээрээ сайхан тавраа сайхан тэнэлгээд дугуй гол нь одоо дугуй хэлбэрт барьж одоо бид нар яг илтгэх нь байна. За ингээ сайхан хавтгайлж дугуйлж илдээд за ингээд илтэж яагаад болчлоо гэд бодох юм бол болоод яах вэ гэхээр бид нар хайчаар энэ зүйлээ хайчлана. За тэгэхээр бол нөгөө бүрх малгай маань нэлээд том байдаг. Та нар маань Harry Potter энэ гэдэг ижтэй одоо кино үзэхэд чинь нөгөө шидэтний малгай ямар байдаг вэ хүмүүстээ нэлээд нөхцөл том байдаг шүү дээ тийм ээ. За одоо ингээд дотогш нь ингээд дугууруулад тий захаас нэгсүүлээд тойруулаад хайчлана. Ингэж хайчлахдаа огтхонч хайчаар бол нөгөө яг таслахгүйгээр ингээд уртаар нь өөлж байгаа юм шигээр ингээд дотогш нь ингээд яг хайчлаж явах хүмүүстээ нарийнхан болгоод за ингээд ийм зэргийн багцаатай. Энээс нарийнхан болчвол малгай маань хитрхи олон давхар болчихно тийм ээ. Тэгэхээр өргөн найрын ямар байх вэ гэдэг бас бидний яах нь мэдрэмжийн асуудал ах нь шүү дээ. За ингээд сайхан хайчлаа дуусчлаа. За одоо яах вэ гэхээр доод суурьаас ихсүүлээд малгайныхаа доотлыг хийн бүгдөөрөө. За одоо ингээд наагаад за ингээд доотлол маань болчлоо гэвэл дээшээгээ явуулахдаа бид нар жоохон одоо ялгаа гаргаад давхрах үүсгээд за тэгээд дээшлэх тусам малгайны маань орой ямар болох вэ? Нарийнхан шүүгэр болох тал руугаа явна шүү дээ тийм ээ. За тэгээд энэ хормоо гаргаж байгаа нь яаж вөхөр өнгөч хүдэнцний модороо бид нар гоёх гэж байгаа учраас за ингээд сайхан дээш нь жигд сайхан дөөр ингээд давхарлаад за ингээд сайхан давхарлаад за тэгээд битүүрээ хамгийн одоо дээдлийн орой хэсэгт ирэх юм бол харин бид нэр үзүрэн шиг нь яг шовоолгож сайхан хооронд нь хавчиж өгөх юм байгаа шүү. Тэгэхээр нөгөө доошоогоо дэлбэр бүрх боловч дээдлээ бол яах нь шовгор оройтой. За ийм шидэтний малгайг одоо яах нь хийх нэ бид нар. За хартаа өгтөдөө нэг ийм хурундаа хийгээд харахаар илүү тодорхой харагдаж байгаа. За одоо тэгээд малгай бүрх малгайныхаа доод хамгийн доотлын суурь бол нилээ. Ингээд сайхан дэрвүүлэхэд өгнө. За одоо жүдэнцний модоо аваад тоо дэмжээр дээрс нэгсүүлээд зөөлөн дараад эргүүлээрээ өгтөдөө. За тэгхийн бол одоо ойдол ч юм шиг үгүй бол хээч юм шиг одоо ингээд гангаа харагдана. За тэгэхээр энэ үйлдэлийг олон давтах учраас багш нь эхний 2-3-ыг нь тодорхой харуулчаад үлдсэнийг нь бол хурдлуулчих юм байгаа шүү. За тэгэхээр дүрсээ хурдлуулаад та нартай харуулчих. Шовгор оройн нэмэн тэмээгтүүдээ. За ингээд сайхан бүрх малгайныхаа хэлбэрийг имхлээд одоо болчлоо гэж үзэх юм бол за зүдэнцний толгоогоо дараад эргүүлээд авчих хүмүүстээ. Тэгэхээр тийм ойд шиг бөөрөнхий болно. За тэгээд бүр хажууд нь биш жоохон зайтай их юм бол их гоёмсог харагдана шүү. За ингээд бүрх малгайгаа гоёо дуусчлаа. Одоо харин таягаа хийцгээе. За тэгээд таягаа хийхэд бол бид нар номин ногоо өнгөө барьж аваад за одоо ингээд бүгдөө нэгэ сайхан бүрчин. Тэгэх юм бол нөгөө зөөлөн шавар маань махигаад бахгүй тийм ээ.
ингээд хийчихээр ямар болох нь вэ? Биетэй хатуу таяг болох нэ. За ингээд одоо таягныхаа ишийг дүүртэл бид нар сайхан бүрээд өгөх юм байгаа. Жиг идэхэн сайхан бүрээд өгнө. За ингээд таяг болчих гэсэн нэгэнт энэ таяг маань юу илээ өгтөдөө шидэтний таяг шүү дээ. Тийм учраас шидний таяг маань их гоёмсог, ганган, санаан дарамгүй гоёлтой байх хэрэгтэй тийм ээ. За одоо ингэж яагаад бид нар яах вэ гэхээр таяга хийгээд за ер нь бараг дуусчлаа тийм ээ. Тийм учраас одоо бүгдөө цэнхэр баримлын шавраа аваад цэнхэр шавраа авах шин хаан тавилаа. Цэнхэр шавраа аваад шавраа босайхан нийцүүлээд нарийнхан болгож илдээд жигдэх. За түүнийг одоо яах вэ гэхээр бүгдөө дугмаараа зөөлөн өрүүлжин хавтгайлж өгнө. За тэгээд түүнийгээ таягийнхаа оройгоос хөл хүртэл нь ороох юм байгаа хөлтүүдээ. За шидэтний таяг учраас яг гоё ороосон гоёмсог таяг хийх гэдэг юм тийм ээ. За одоо ингээд зөөлхөн дарж өгөөд тэгэхээр энэ маань яг нь хавтгай биш ч гэсэн бүрүүлжин болж өгнө тийм ээ. За түүнийг аваад таягаа тойруулаад ингэж дугууруулаад ороо. Ирэх гоёмсог болон таяг маань. Ингээд бодлоо сайхан хаагаад өгөхөөр ерөнхийдөө бол ингээд таяг маань бас дуусчлаа. Гэхдээ багш мэдчихнэ шидэтний таяг учраас бүгдөө гоё байлгахыг гэж тийм ээ. За тийм учраас одоо яах вэ гэхээр нөгөө шигтгэн амлнаасаа гоё нааж өгье. За тэгэхээр энэ шигтгэн амл байхгүй бол зүгээр өнгийн шавраараа шигтгэн амл хийгээд бид нар яах вэ? Наачхаж болно. Тийм учраас шигтгэн амлгүй яана гэж бодох хэрэггүй. Чиний гар доор эргэн тойрончин байгаа гялгар мэлгар юу ч хийж болно. Энэ бол нөгөө бидний бүтээл сэтгэлгээг маань яах вэ? Хөгжүүлж байгаа учраас гоёмсог ид шидийн таяг байхад юу хэрэгтэй вэ гэж бодсноороо та нар маань яах гоёороо. За одоо ингээ багш шигтгэн наах хэсгээ бас хурдлуулчихъя. Бид нар бүгдөө бүтээлээгээ дуслаа тийм ээ хүүхдүүдээ.